Зэг номын сац тийм л байх хэвээр л доо. Тэгээ явцад бодлол төлөвшин л доо. Ер нь би нэг багасаа их ном уншдаг байсан. Бүр сургууль орохоос өмнө бүр номыг гүйлгээд уншдаг. Дюмагийн номнууд аль тэр бүгд л гэлээ. Хэвлэгдсэн ном болгон уншигдсан баха тэр үед бол. Би бол аль нэг ирэх нь л дээ дэндүү ирэх хөөхт нь байсан. Энд гаруй оролцоо хүн гэдэг чинь нацтай л байлг байх уу. Илүү чадaltaй мундаг хүмүүсийг л яруу наригч гэдэг. Ингээ байл битээ шүлэгч гэх вэ. Дан урцгаа штэ. Энэ хавьд анх хэлчихсэн баг. Хайсан ном нь байх жишээ нь тийм ээ. Тэгээд хүн ч бас олзоорхдаг эрдэнтийн оюун санааг оюун юунд яг баг зэрэг нөлөө үзүүлсэн баха гэж л. Автомат ч очил ганц 2 хоног хорол зүгээр хатруу уцсыг гэл тэгэл яардаг шүү дээ. Одоо харамсах юм байдгүй. Үнэхээр гоё ажил. Яагаад гэхээр би өөрөө номон дуртай. Тэр ирж хайсан хүмүүс маань аваад баярлах л надад гоё үдээ. Би ч одоо 30 жил бүх хүнээ бараг мэдхээ шахах болсон. Энэ эрдэнэтэй гэж намайг бүгд мэдж байгаа. За нэг санаанд орлоо. Хайрлсан хүний харцны унигтайг яана. Түмний нэг зураг контент. Намайг Бадарчин сэдэд ашигладаг Улаанбаатар хотод төрсөн. Эрдэнэтэд 75 оноос хойш амьдарч байна. 2000 оноос гудамжин номын хөдөлთა эрхлээл одоо болтол хийж байна да. Би цэрэгт ирсэн 75 онд. Тэгээд 78 онд халагдаад Хялгантын техникумд 4 жил сураал. Тэгэл ерөөсөө эрдэнэттэй байгаа дөө. Гогт барилга засварын цехад зураачаар нэг 10 жил ажилласан. Тэгэл хойрын юм хийлгээл гараал. Баш урагшаа яваал гээл. Тэгж явж байгаа л сүүлдээ 8 мач хөтөхгүй 8 ээж чадахчгүй юм шиг. Тэгэл ном заруул яасан гээл тэгэл ном зарч гисэн. Би яг мэрэгжлийн зураач биш. Юу байсан? Нэг жоон гараа өртөө. Цэрэгч гэсэн нэг танким гэж байдаг шүү дээ. Сквадрын юу тэнд тасалгаа төгчүүлээд 3 жил ороотын зураач гэх юм уу да. Тэгэл тэндээс л зурж үсэх тийм юм маань гарч ирээл. Цэргээс алгадаад 1 жил боллоо, 2 жил боллоо. Тэгэл гохор орсон дөө. Барилга засварын цэг зураач хэрэгтэй гээл орсон. Тэгээ чинь нөгөө 1-р микросентрийг чинь барихад оролцож байсан. Энэ дигитал урд дигитал дэрийг барихад оролцож байсан. Тэгээ яг нэгийн одоо энэ орон сууц тэгээ урд дигитал дээр ажиллаж байсан. Өлгөгч, оосрлогч. Манай тасагч нь шавар аваал, өргөж дээш нь гаргаал. Хараагүй. Манай ар гэр хүрээд ирсэн. Ээж аа. Намайг халагдах чил хүрээд ирсэн. Манай ээж авд яг намайг бараад таал тэгээд хүүгээд байгаа юм гээл. Тэгэл хүрээд ирсэн. Тэгээ би халагдаад тэгэл 1 жил болсон баха. Ажил төрөл хайж авч байгаа. Тэгэл ер нь техникумд орсорой гээл тэгэл Хялгантын техникумд 4 жил болоо. Тэгэл ирээл удаач хөндөө гохроо орол. Манайха тэр үе чинь нөгөө илгээлт гэж байсан. Тэнд байсан. Тэгээ нөгөө цэгийг хэдэн залуучд ч уурайлаад салвар зүйл байгуулад тэрний зохицуулагчаар нь ажиллаад тэгэл явж байгаа л 92 онд юм. Ер нь тэгээд нэг жоохон үйгүй болоод намайг зохицуулагч гэдэг утгаараа арчилж яаж иргэдэг утгаараа жоохон дарга нартгаа жоохон гисгээд тэр ер нь гараа гэдэг гараал жоохон 8 хөвгөл явчихсан юм байна. Ер нь анхны салвар зөвлөлийн нэг л дээ манай барилга засварын цэгийн салвар зөвлөл. Анхны 2-ын л байгаа. Одоо баяр ёслолч доктор Ман баяр гэл тэр бүх баярын өрөө лоцсон хийн. Тэр цехтэр нөгөө юу хийдэг багхгүй нөгөө аюулгүй самбар мамбар тэр бүрийг бүгдийг хийн. Тийм ажилтай байсан. Тэр их ажил болдог байсан юм уу нөгөө Ман баярын загсаал юм бэлтгэл энэ нэг машиныг бүтэн тоноглолно. Тэгэл тэрний чинь бүгдийг хийдэг юм л байсан. Сонин мань зардаг нэг хэдэн хүн байсан юм аа. Тэгээ ер нь ингээд бодоод чинь нэг гэрт ном байсан юм. Тэрийг нэг нөхөр зөвлөсөн маань сонин зардаг нөхөр чи ном зараад үзээч гээд. Би тэр нөхрөөс хөөхөө бас ингээд нэг 5-10 цаас хаяа мөнгө болохоор зээлдэг энэ төр байсан. Тэгээд нөгөө нөхөр маань харин чи ном зараад үзээч гэдэг тэгэхгүй юу. Тэгэхээр би гэрт байсан нэг 10-аад ном л 20-аад ном л.
талын наавар гарч ирэл зогссон ч байх. Тэр дөрөв байхгүй. Физикнэл. Тэгэл хүмүүс ном авчирч өгөөл. Ер нь тэгэл ном хэлсэн дээ. Хэдэн ном зарсан бай? Мэдгүй шүү дээ. Зам алдсан юм. Тэр үл эдэн мянгараа ирэх байл. Ер нь би нэг багасаа их ном уншдаг байсан. Бүр сургууль орохоос өмнө бүр номыг гүйлгээд уншдаг. Тийм байсан. Ээж маань багш байсан байхгүй. Намайг дагуулад нэг бага ангийн багш хүүхдүүдийнхээ ард давж суулгачдаг. Намайг 5-6 таа. Хар аяндаа нөгөө цагаан толгой гэж ард сууж байгаа хүүхд чинь тогтоочд юм лээ. Тэгэл сургууль орсон над сураад ах юм байхгүй нөгөө А Б гэж бүгдийг мэдээд уйдаад ч юм уу зохиолын ном авчираад уншдаг байхгүй. 1-р анги 2-р анги та. Тэгээ нэг өдөр ангийн багш маань ингээд дороо хийчих бас нуугдахаа мэдээд байгаа маа ингээд дороо хийц уншижсэн чи сүйд болоод үе ном уншиж байгаа нөгөө ном хийж гаргаал нөгөө өнгөрөөгоол нөө гэж. Тэгэл дархлаал би чинь номоо дээш нь гаргаж тавиад уншдаг болсон. Тэгэл багагаа төгсөжсэн дөө. Тэг хит эрхлүүлсэн дөө багш маань 5 интернет орохдоо жоохон тоондоо мяа муу тийм л хөхт болж 10 төгсөжсэн. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Лили Дент шүд эрүүн нүрийн гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Одоо нэг хүүхдүүд тэгэл нэг утас мус тэгэл санаанд хүрэхгүй л байгаа. Гэхдээ бидний үед ч бол одоо тэр номыг чинь жинхэнэ амт нь орж бараг сожорхос агуур уншдаг байлаа шүү дээ. Манай ээж их ном дуртай. Тэгэл бүгдээрээ би голдуу уншнаа нэг ээж чангаар дуудаж уншдаг. Тэгэл бараг нойр хоолой мартаал уншдаг байлаа. Дээр үе нэг гоё номнууд байсан шүү дээ. Монте-Карло, Жюльерний номнууд, Дюмагийн номнууд гээл тэр бүгд л хэлсэн. Ер нь хэвлэгдсэн ном болгон уншигдсан бахаа тэр үед бол уншсан баг. Одоо сүүлийн үед харин жоохон тэгээд нэг болчихж ном уншихаас шүү дээ. Таалц болгоно уншихгүй байх л та. Тэр үчиг тийм нарийнж мэдэхгүй л байсан баг. Гэхдээ гоё хот болж байна л гэдэг л нэг тийм ойлголт байсан. Тэгээ орсуудтай ажиллах энэ төр чи гоё л байсан л та. Би чинь тэр ажиллаж байгаа үедээ бүр махлагдаад хүндэс самар энэ шүү дээ. Хар ажил айгүй махар байсан. Нөгөө тасгийнхынтаа үз тардаг. Залхуурлаа малхуурлаа гэж бас нэг тийм ажил дуулаарсан нөхөр байсан юм. Ороодтой очил нөгөө сууснаас хойш тэгэл хаалгадах жилээ нөгөө барь тасгийнхынтайгаа ажиллаж байхад нь очиж бэрэг. Зүгээр нэг очиж наазрах санаатай очиод тэгээ нэг машилагтай шавар энэ төр зөөжгүйсэн чи бархаа болчихсон лээ. Ялхраад ч юм тэгэл бархаа болчихсон бит. Башаагийн өндөр настай байсгаар би муутай тэгэл жолооч байсан. 5 дугаар баазад ажилладаг байсан. Ер нь голдуу 5 дугаар баазад хотын. Тийм. Тэгэл тэтгэвтэй гарсан байсан. Дөө намайг энд зэрэгт ирэхэд ер нь тэтгэвтэй гарсан байсан. Тэгээд энэ говьд аав маань нэг харуул маруул хийж байгаа л тэгэл өнгөрсөн. Би чинь айлын 8 хүүхдийн 3 дахь дээрээс 3 дахь нь манайх 8 л байсан. Тэгээд одоо 4 өнгөрөө 4 байна да. Миний дээр нэг ихч байгаа, миний дор 2 эмэгтэй дүү байгаа. Би бол айлын нэг эрхэн л дээ дэндүү эрх хүүхэд нь байсан. 8-ын бүр ээж дэндүү эрхлүүлсэн тийм хүүхэд эрхэн баллаж. Одоо нуугаад явах та ээж эмэгтэйд миний доотлох эмэгтэйдүүг ажил хөөж гаргацал намайг ажил хийх хүүгийнхээ гарыг муухай болгоно гэл. Тэгээд чи би зэрэг халагдаад бараг жил ажил хийхгүй гэж бараг тэр л үстэй. Тэгээд зэрэгтэж эрхэлсэн. За энэ гогч эрхэлсэн. Амьдрал уршаал эрхэлсэн тий бараг. Гокын дарга эрсцгийн даргунаар над чигтэйхэн хайртай тийм л байлаа. Би яг зүгээр жон хурдан л уншчихтэй. Гэхдээ ойлгочихно. Тэс тэгж амар хууц мус залгасан. Уншихгүй. Чадахчгүй үстэй тэгээд. Нэрэн штэ. Бахархан л да. Яаж утсан би хэдий нөгөө зураач гэж явж байгаас гэсэн би чинь тодорхой хэмжээнд жил гарan энэ барилга дээр ажиллаж ирсэн. Тэргээ ярихаар чинь тэд чинь муу гэлдэг юм те угаасаа.
Эрдэнэт чинь нөгөө энэ зэрэг анги бананд Эрдэнэт байсан ч одоо тэгэл 75 он л гэх та. Нөгөө яг ингээл газар шуурны ажил эхэлсэн. Тэгээд яг уул мул гоё л доо. Урагшаа уул мул гоё. Яг энэ хэсэг бол яг ухад төнгөл эхэлсэн байсан санагдаж байна. Тэгээд урд тэгээд чинь өстой барайл нийцгэнчлэл байлаа. Тэгэл Эрдэнэт хотоо ингээ босгочихж байгаа юм чи тэд нар өөрсдөө мэдээж азтай ард түмэн ч үнэлэн шүү дээ. Тэгээд том хот бий болчлоо. Энд гар явуулсан хүн гэдэг чинь азтай л байх уу. Би ч гэсэн ингээл нэгдүгээр микр тийм байсан урддаг барайл гараа ягаал ингээл ойрлолдоол хашгиралдаал орсууд ягаал магаал тэр одоо бараг кино шигнүүд нь харагдаж байна л да. Одоо бүтээн байгуулагч чинь тэр л дээ. Тэгэл одоо ингээл харах чинь би чинь энэ хот маань юм гоё болчихжээ гэл хаяа нэг боддог л доо. Сэтгэл гоё байлгах уу? Одоо тайварж байгаа гэхээр чинь хатаа бол ингээл байнга ажиглаад тийм барилга баригдчихж байгаа юм байна. Энэ орон сууц баригдчихлаа гэл ингээл хараад ажиглал явдаг л да. Тэг чинь тэгэл одоо том болж өргөжж гэн гэсэн л санаа шүү дээ гэж бодож гэн гэдэг чинь. Ийш тийш явах тэгэл автомат чинь очил ганц 2 хоног хорол зүгээр дотроо уцсаг гэл тэгэл яардаг шүү дээ. Би юу л да жоо шүлэг мүлэг оролттой. 3 нам гаргасан. Бас зохиолч дэвлийн гишүүн болцсон тэгэл явж байгаа. Одоо 4 дахь намаа санаа байна тэгэл юу болох юм. Тэ шүлэг. Нөө би зүгээр нэг цагаан шүлэг дөө. Тийм ийзмүүд байхгүй. Ийзм чадчихгүй. Хүнд нөгөө анх бичээ сурсан тэр барилаа нэг тавьдаг юм билээ. Тэр барилаараа л бичдэг. Энгийн гэх үү. Тэ энгийн шүлэг. Хүнд ойлгохоор яруу найрагч гэдэг чинь одоо тэр хүнийг их гоёор өргөмжилсэн нэр баг. Шүлэгч гэдэг чинь шүлэг бичдэг хүнийг л илүү чадaltaй мундаг хүмүүсийг л яруу найрагч гэдэг. Ингээ байна битэй шүлэгч гэх байл. Би зүгээр харах бандаа л болсон. Яруу найрагч гэдэг л юм. Би тэгтээ нэг яруу найрагч жоо тэгтээ юм уу. Шүлэг бичдэг гэсэн нар оролддог ч гэсэн яах. Тэгэхгүй оролдож ил гэсэн үг шүү дээ. Чи оролдоод 3 нь одоо оролдоод 4 нь. Өөртөө хоногсон гоё шүлэг байдгүй юм биш үү. Тэ бид ч л одоо хэлэхээс өнөхөр өөр таалагдсан өөр гоё шүлэг байдаг бол ургаал гараад ирмээр энэ дээрээс санаанд ордог шүү дээ. Тэгэд энэ юунд сажаахан сандараад бүр орхоо байцдаг хөө. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүрийн гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Би чинь орж ирсэн. 90-ад оны дундуур үйл улсын арайж байгаас зарласан хайрын сэтвтэй аппарат уралдаанд ороод төрүүлж ирсэн. Тэг арайж байгаас сонсоход гоё юм билээ. За нэг санаанд орлоо. Хайрлсан хүний харцсны унигтайг яана. За нэг 20-30-аад юм аппарат байгаас төрүүлсэн лээ. Манай найз гүржэр өө чи төрүүлсэн байж арайж байгаа яриад байна гээл тэгэл. Тэгсэн дан урцгаа шүү дээ. Энэ авдал анх хэлчихсэн баха. Нэг номын зүгээрийн хэлэл тэгэл дэвшилгээл очиж суцсан. Тэгээ нэг ном уншмаар байдаг. Тэ арай хямд тусад ном ингээд тэгээд нэг явж итлэг хайсан ном нь байх жишээ нь тийм ээ. Тэгээд хүн ч бас олзоорхдаг. Тэгээд ерөнхийдөө яг нэг эрдэнтийн оюун санааг оюун яг баг зэрэг нөлөө үзүүлсэн баха гэж л шүү дээ. Өөргөө яг тэгж өгдөөгөөд тэгээд бодож болно л доо. Өдөр тутмын амьдрал хүмүүсийн амьдрал энэ олон хүнтэй танилцсан тийм ээ байр байдлын ажин энэ чинь надад тэгэл ерөөсөө бас нэг хичээлч юм шиг байдаг байхгүй юу. Гол нөгөө номон дуртай болоод энэ ажил хийгээд байгаа байхгүй гол нь. Яг хөө эдийн засгийн хувь төшөөрөг боллоо л яг хөө өөр ямар нэгэн ажил хийсээс энд олон хүнтэй танилцсан. Тэгээд ном аавн зарна гэдэг чинь одоо миний хувьд бол нэг сонирхол над таарсан тийм ажил тэгээ бурхан хүч юм шиг санагдаж шүү дээ. Чи номон дуртай шүү дээ. Энийг хийгээл. Одоо харамсах юм байдгүй. Үнэхээр гоё ажил. Яагаад гэхээр өөрөө номон дуртай.
дуртай юм хийгээд ингээд одоо хэдэн жил 30 жил амьдарч чинь гэдэг чинь бас нэг гоё хувь заяа л да. Мэдгүй таарсан байх. Би тэгтээ нэг өндөр үнэн хэлдэггүй юм дөө. Тэгэл аль болохоор тэр ирж хайсан хүмүүс маань аваад баярлах л надад гоё үдээ. Одоо жишээлбэл нэг гоё ном байлаа гэж бодъё. Би өөрөө нэг олоод тэгэл тэрийг аваад нэг ингээл тавина. Тэгэл нэг өдөр хоёр өдөр энэс та гоё ном. Нэг хүн гэж авна да. Хин ах хол гээл. Тэгэл харж байгаа л авах. Нөгөө өндөө өгтөө бас нэг харам өглөө бас. Тэгтэл нэгэнд өхөл юм чинь тэгэл нөгөө хайртай намаа өгж байгаа байхгүй. Тэгээд хайртай юм нөгөө хүнд өгж байгаатай адилхан л утгал да. Давхар явуулсан боо. Явуулсан байлгүй дээ. Худалдаа, соёл. Ямар нэгэн хэмжээгээр соёл өгж гэнэ гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэр намайг хүн авлаа, уншин ямар нэгэн хэмжээгээр тодорхой боловсрол, соёл ямар юу ч хийдэмдээ өөртөө хэрэгтэй юм авчин. Тийм ээ? Би тэр олсон 5.4-өөр 8-аа хийчлээ. Тэр хоёулаа ахлагч үзсэн. Соёл талаас гоё юм уу? Гоо нэг бохонд байхгүй л дээ. Гоо яхав янз бүрийн энэ 30 жил чинь янз бүрийн хэрэгүүл уруул янз бүрийн боллгүй л яхав. Зарим хүн худлаа хэлнэ, зарим нь загсан ном нь олж чадахгүй уурлан хүн янз бүр болдог байсан. Зарим нь хүн намаа алдаад, зарим хүүхдүүд намаа минь авч зүхтаад араас нь хэдэн метр давж хөвгөө үзэхгүй алдаж яриад ингээл хөвчлөө гэж юм болж ирсэн. Тэ байсан. Олон байсан. Одоо жоохон цөөрчд байна. Жоохон ахмад хүмүүсээс тэд нар маань яа нэрл санагдчихэв. Тэгсэн одоо ч гэсэн ганц хоёр залуучууд байгаа. Зарим захин тэгэл байж. Тэгээ ерөнхийдөө тэгэл юу л дээ намын нөхөр гэдэг чинь номтой ингээд харилцсан хүмүүс гэдэг чинь арай анги байгаа юм л да. Дотн тийм айтаа хүмүүс байдаг байхгүй. Нам сонирхож байгаа хүн жишээ. Тэрээс биш би одоо найзлахлаа гэхэд ном дээр найзлсан найзууд гэхчил айтаа хүмүүс л байхгүй. Тэрээс яазгүй хүмүүс чинь ном уншдаг юм байхгүй шүү дээ. Яаж бодсон нэг жоохон боловсрал энэ суудсан тийм хүмүүс л байна шүү дээ. Энэ чинь ямар ч нэгэн урцаад бол 8 хэрэглэхийг тас хорцсон байгаа шүү дээ. Намайг ингээд үлдээсэн байгаад нь би баярлалтай шүү дээ. Ердөө л тэрл шагнал. Хууч нам зардаг хүмүүс бүгд тараад алгууллаа би л үлдлээ дээ. Тэгээд яг намайг ингээд үлдээд энд ганцхан л урцгаанд би л ажиллаж шүү дээ. Тэгээд тэр л одоо үнэлээд байгаа юм уу гэж л би баярлалтай шүү дээ. За Эрдэнэ хотынхаа ард иргэд нийт хүмүүстэй баярын мэнд хүргэе. Та бүхэн манай ирүүлэг аз жаргалтай яваарай. Ном сайн уншиж байгаарай. Номтой нөхөрлөөрэй гэж хэлье да. Түмний нэг зөвөрөл контент